товчхондоо хэлэхэд бол Монгол улсад маань бидний чанарын дэд бүтц маань яг олон улсын жишгтийг бид нар ойр тулгай хичээгээд яриад байгаа боловч ихтэй газар дээр буугааг байна гэж ойлгох хэрэгтэй. Та бүхэн би Монгол улс маань сайн мэд мэргэжлийн албан ерхий газар гэж байсан тийм. Тэдрээгээ татан буулгаад явцсан. Тэгээ яамдууд нөхцсөн байх нь мэргэжлийн албан байгуул маань мэргэжлийн бус байх нь төр маань өөрөө одоо стандарт өөрөө тогтоосон стандарт өөрөө зөвлөөд сургаад баталгаажуулаад итгэмжлээд тэгээд дээрэс нь одоо хянаад ишүүд. Тэгэхээр энэ нөгөө авилга хэл хол гэдэг чинь төрийн энэ буян чанарын бүтцийн институт байна гэж ойлгох хэрэгтэй байна. Аж ахуйн нэгж маань цаашаа экспортоо хиймээр байгаа гэдэг. Иргэд маань чанартай бүтээгдэхүүн махан урт чанартай одоо аюулгүйгээр авах гэдэг шүүд. Тэгэхээр лабораториуд мэдрэмжлэн тогтцоо байхгүй байгаа юм байна. Тэгэхээр яг энэ сэдвийг одоо ярих цаг нь бас болсон байна. Ерөөсө төрөөс ерөнхийдөө хоёрын юм төсөж байгаа. Чөлөөллийн зэгслийг саяны хүрээнд юм бол та нар бодлого гаргаач стандартад ерөөсө батлаад өгөөч. Хамгийн сүүлийн стандарт. Хуучны тэр ГОСТ-ийн Орсын холбооны стандарт биш байх нь. Тэгээ хяналтаа тэр итгэмжлэрийг хийгээч. Энэ зөвлөдөг, сургадаг, баталгаажуулдаг тэ энэ хяналтын бус системүүдийг ард түмэнд нөгөөч гэж. Тэгээд бид нар өөрсдөө хувийн хвшлүүд нь одоо Монсер төслийн байгууллагын 10 жил болцсон явж байна. Бид нар хийдэг бай, бид нар чадаж байна. Тэн дээр нь бодгоор дэмжиж өгөөч гэж зохицуултуудыг бас хийгээд өгөөч гэж. Стандартууд дандаа сайн дурах байна. Одоо техникийн зохицуулт гэж яддаг стандарт гэж байдаг байна. Гэхдээ стандартууд сайн дурах байгаа хүчээр стандартыг шахаж ус болохгүй. Гэхдээ одоо төр ямар зохицуултууд хийх ёстой гэх юм бол тэр худалдаа авалтын хуулийн дээр авилгын стандарт ISO 37000-ыг шаардлагач тавиач. Тэгэх юм бол аж ахуйн нэгжүүд маань тендерд орчих байгууллагын авилгаас автоматар ингээд одоо төрөмжт ялангуяа компаниуд явах нь шүүд. Нөгөө талаас одоо стандарт нэвтрүүлэх одоо hard skill, soft skill гэж ярьдаг шүүд. Тэгэхээр заавч хүчээр ингээд шахаасаа илүү стандартын шаардлагаас илүү нөгөө талаас стандарт нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд татварын чөлөөлтийг олгож өгдөг юм уу. Тэгэж нөгөө нэг одоо чанарыг нөгөө өдөөж өгөх процесс яваач л гэж. Гэтэл одоо нэг Монгол улсад яг одоо мөрдөгдөж байгаа энэ стандартууд гадагшаа гарахаараа чанарын шаардлагыг хангадгүй гэдэг юм уу? Ийм асуудлууд бизнес эрхлэгчдэнч дүүсээд идэг гэдэг энэ асуудал ер нь цаашдаа ер нь ямар стандартыг Монгол улсад нэвтрүүлвэл илүү аж ахуйн нэгжүүдэд давуу тал болох юм бэ? Гоё асуулт байна. Уртааш Монгол улс маань одоо 6700 стандарттай юм ба. Зарим хүмүүс их гэж ярьдаг байна. Бусад олон улстай харьцуулах юм бол юм баг тоо юм ба. Бас харьцангуй бид нар стандартлагдаг зохицуулдаг нийгэмд амьдарч ин гэсэн байна. За нөгөө талаас стандартууд 6700 стандартын 40% олон улсын стандартад нийцсэн гэж байгаа. Одоо сүүлийн хөлбөр дээр явж ин гэсэн. Нөгөөдөл нь Монгол улс маань 70-80-ад оны үед нөгөө нэг нэлээд ажилтнууд маань хөгжижсэн үе байна. Маш олон зөв Европын болон Оросын холбооны улсын стандартуудыг нэвтрүүлсэн түүхтэй. Гэхдээ яг тэр хөлбөр дээр байгаад. Тэгэхээр буюу хоцрогдсон үеийн буюу одоо бидний үеийн баг төрөөг байх үеийн стандартууд одоо хүртэл мөрөгдөд явж ин гэсэн юм байна. Тэгэхээр эдгээр маань өөрөө худалдааны саадуудаар арилгах гэсэн илүү худалдааны саадууд өөрөө болоод байна гэсэн юм байна. Тэгэхээр дахиад нөгөө нэг төр өөрөө бити тэр стандарттай юулгаар орч мэргэжлийн холбоотуудтай тэр их мэдлээ өгөөч. Мэргэжлийн холбоотууд нь бас тэр ажлаас хийх хэрэгтэй байна. Хүнсчтэй холбоочуд хүнсний стандартыг өөрсдөө мэддэг баймаар байна. Апдейтгээ сурах хэрэгтэй байх нь. Тэгээд гишүүддэг өөрсдөө зөвлөө сургаад тэгээд хөндлөн гарс баталгаажуулалт тогтцоо байх хэрэгтэй юм байна. Бусдаар олон улсын бид нар стандартын байгууллагын гишүү гадаад харилцааны ямар сайн ажиллаа явж байна. Тэгэхэд бэлэн ISO буюу олон улсын стандартуудыг бид нар шууд одоо заавчгүй орчуулад товчоолж ажиллах болох хэрэгтэй юм байна. Шууд хөдөлмж хүрэх хэрэгтэй юм байна. Тэгэл нэг одоо нэг чанарын менежмент тогтолцоо, чанарын удирдлагын тогтолцоо гэдэг нэр томьёон дээр жилжингээ маргалдах биш, шууд хөдөлмж хүрэх тогтолцоо байна гэсэн. Бид нар ямар стандартуудаас айх хэрэгтэй гэх юм бол яг тухайн орны стандартаас, зөвхөн Америкийн стандартаас ч юм уу те, зөвхөн Хятадын стандартаас ч юм уу. Эдгэрийг бид нар нэлээд болгоомжтой хандах хэрэгтэй. Тэгтээ тэргүй нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд олон улсын стандартын байгууллага ISO гэж байх нь байна. Тэнцээ Монгол улс өөрөө гишүүн байх нь байна. Тэр стандартуудыг бол айхан байхгүй шүү дээ. Шууд бид нар мөрдөд явах нь зүйтэй. Шууд үндэсний стандарт бодгоч хэрэгтэй юм байна. Энэ ер нь одоо энэ стандарт хэмжил зүүн газар гэдэг Монгол улсад байгаад байгаа шүү дээ. Энэ байгууллага ер нь яг үйл ажиллагаагаа тогтмол явуулаад за тэр стандартуудыг Монгол улсад нийцүүлэх чиглэлээр ажиллаж чадж байгаа болов. Яг би бол стандарт хэмжилсэн газар хурч нь үн стандарттай хороо гэж байсан байх нь 103 жилийн түүхтэй. Түүхэн үүргээ бол биелүүлсэн гэж үзэж байгаа. Одоо задрах хэрэгтэй. Зөвхөн стандартаа бүртгэдэг байгууллага болох хэрэгтэй. Бусад орнууд British Standard Institute, Deutsche Institut of Norm институтын зохион байгуулалт орсон байх нь шүү дээ. Ингээд төрийн захааны төв байгууллага биш байх нь. Засгийн газар турш агент биш байх нь. Тэгэхээр стандарт үндэс газар өөрөө одоо зөвхөн стандартаа бүртгэдэг байгууллагуудаач энэ нөгөө нь баталгаажуулалтаа болооч хувийн шалтгаан бити өрсөлдөд байгаа ч ард түмэн тэр буюу их мэдлээ өгөөд процессаа явуулаа. Тэр сургалтаа бас бити хийгээд байгаа ч хөндлөн харж зөндөө зургацсан сургалтын байгууллага ботсон байх нь. Ганцхан тэр стандартуудаа мэргэжлийн холбоотуудтайгаа хамтарч ажиллаад байнга апдейт хийх буюу одоо шинжлэх хөлбөрөө хийгээч үндсэн ажлаа хийгээч гэж хэлмээр. Төр бас давхар тэр итгэмжлийн үндэсний итгэмжлийн төв гэж байж байгаа. Ер нь ингээд анзаарч байгаа засаг солигдтуулсан шадар сайн солигдтуулсан үндэсний итгэмжлийн төвийн дарга одоо баг энэ жил он гарснаас хойш 3 дахь солигдож байна. Ийм бас баймаргүй байна. Жохон доктортой баймар байгаа тийм. Тэгээд тогтцоогоо байх хэрэгтэй. Ер нь бол хууль ёс зүйчнээ бид нараас цаашаа тэр тал руу нэлээд хүчтэй чиглүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна да.
Би өөрөө жишээл одоо стандарт тэмцсэн газар мэрэгчлээс нөхлөө тонгон дарга явж байгаад энэ процессыг ойлгох гэж одоо энэ салбарт 17 жил ажиллаж шүү дээ. Одоо хүртэл би суралцаад явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр өчигдөрхөн засгийн газрын хуралдаанаар одоо жинхэлсэн байсан даргыг нус солиод бас шинэ даргыг тавьж гинэ. Ер нь шадар сайд солих тулд манайч шадар сайдын дэрд үндэсний итгэмжлийн төв стандарт тэмцсэн газар байх нь дандаа энэ солигддог нэг сонирхолтой тохиолцоо зөвхөн Монгол улсад байгаад. Тэгээ тэр хүн чинь мэрэгч гэж бас процесс явагдана. Давхар стандарт гэж процесс явагдана. Салбарын мэдлэгтэй хүн байх хэрэгтэй. Тэгээ жоох менежер хүн байх нь зүйтэй. Тэгээ доктортой байх хэрэгтэй. Оролт яг сольж болдог, устарч болдог сэдвүүд байдаг байх гэдэг. Ямар ч тэр нь бол итгэмжтэй стандартны салбар биш шүү гэж хэлмээр.